Спорт сонирхогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе нэмэлт цаг хөтөлбөр эхлэж байна. За Монголоос зуны олимпийн наадамд оролцож ирсний түүх 50 жилийн тохиож байгаа. Тодорхойлох нь бол 1964 онд Мексикод болсон олимпиад манай багц тамирчид анх удаа оролцсон байдаг. Үүнээс бол мэдээж хэрэг Монголын одоо олимпийн медальтнуудын тоо нэмэгцээр байгаа. Монголын олимпиад оролцоо ахиц дэвшил гарсаар байгаамаа. Тэгэхээр нэмэлт цаг энэ удаа та бүхнийг за Монголын Олимпийн одоо хамгийн анхны аль бие усны гэрэл зурагчтай уулзах гэж байна. За энэ хүн бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн гэрэл зурагчин Гамбат юм а. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Би сая тусалдаа хэллээ. Манай олимпийн медальтнуудын тоо нэмэгцээр байгаа. Түүнийгээ дагаад бас өөр бусад амжилт дуусч олимпийн давцанд гарч байгаа. Үүнийг нь яхаарахгүй 2012 оны Лондонгийн олимпиад та Монголын багийн аль бие усны одоо анхны зурагчингаар явсан. Тэгэд хизээнээс эхлээд бас энэ спортын гэрэл зургийг авч эхэлсэн бай. Сүүлийн ер нь бол гэрэл зураг аваад 20 жил болж байгаа. Тэгээд сүүлийн 10 гаруй жил бол спортын гэрэл зураг, бүхэн зурагаас эхлээд тэгээд сүүлдээ жудо гэдэг спортын гэрэл зураг дурлж спортын уралдаан тэмцээнд тавьж эхэлсэн ба. Лондоны олимпиад Монголын багийн аль бие усны анхны зурагчин гэж явсан. Ерөнхийдөө Лондоны олимпиадтай холбоотой маш олон зурагнуудыг бас үзэгчд маань, уншигч маань сайтуудаас олон одоо хэл мэдээлэл хэрэглэлээр харсан баг. Тэр болгон дээр бол одоо таны зурагнууд явж байгаа гэж ойлгож байна тийм ээ. Тэгээд спортын гэрэл зураг авна гэдэг өөрөө тухайн хүнээс бас маш их хараа, хурд, мэдрэмж шаарддаг болов гэж би боддیں۔ Та хувьдаа бас ямар дуртай? Гэрэл зурагч өөрөө бол дотор олон жанр төрөлтэй. Тэн дотор спортын гэрэл зураг бол яг давтагдахгүй. Тэгээ тэр бас тэр акшн авч үлдэх тэр эмоц тэр бүхэн ахиж тавилттай биш учраас те яг ингээл уусаал өмөрхөд тэрийг хайснаа буулгаж яг зураг өөрөө түүх үлж үлддэг учраас тэрийг л авч үлдэх. Тэнд бол самбаа хэрэгтэй, техник хэрэгсэл сайн байх хэрэгтэй, ер нь ажлын туршлага байх хэрэгтэй. Энэ бусад төрөл жанраад бас хамгийн хэцүү л гэж би боддог байна. Лондоны олимпиад аль бие усны гэрэл зурагч нар явхад бусад орны гэрэл зурагчдын одоо тэр нөгөө техник хэрэгсэлж байд юм уу? Ямар байд юм бэ? Таних одоо тэр олон улсын тэр мундаг зурагчдынхтай адил төвшөнд байж чадчихэв үү? Ер нь бас тий анх олимпиад одоо зураг авсан тэр юугаа эргээд нэг дурсаад ирвэл Лондонгийн олимпиадаас ч манайх бас сайхан 5 медаль авсан. Тий. Тэр үед одоо анхны урд нь бол Монголоос EP буюу аль бие усны гэрэл зурагчингаар явах квот олддгүй байсан юм билээ. Тэгээ 2008 онд бол олдохгүй зөвхөн бичдэг сэтгүүлчдэл явж ирсэн. Тэгээ 2012 онд анхных нь EP буюу гэрэл зурагчингийн мандат олдож. Тэгээд нэгэн гэрэл зурагчин бол тэр спорт төр ханаач хүрэлцдэг л дээ. Бусад Япон одоо өөр их гүрнүүд бол аягүй олон гэрэл зурагчтай авдаг. Тэгээд Монголоос яг анхны тэр 2008 онд манай тамирчдын амжилтыг үндэслэж одоо тэгээ алтан медальтай болцсон байсан. Тэгээ тэр мөрийг үндэслэж нэг квот өгсөн юм шиг байгаа. Тэгээд ганцаараа очиод эхлээд бол мэдээж туршлага анхны олимпийн гэрэл зурагчин гэдгээр сүрдчихлээсэн. Тэгээ очиод харахад манайхан харьцангуй техник хэрэгслүүд бол бусад гэрэл зурагчтай бол тутах юм байхгүй. Одоо буураа асуудаг батах юм бол илүү одоо Япон ч гэдэм үү Хятад ч гэдэм үү солонгоч гэрэл зурагчдаас яг л адилхан техник хэрэгсэлтэйсэн. Өдөрч тэгээд дэлгэцэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Тэгэхээр гэрэл зурагчин Гамбатын авсан бас зарим зургуудаас та бүхэнд харуулъя. За Лондоны олимпийн бас онцлог үйл явдлыг харахгүй энэ байлаа. Монгол Улсын гай төвч Хөдөлмөрматар Төвшин баяр. Энэ медаль авах гэж байна. Энэ саяас бас сая цагтуудаар цөөхөн зүрхтэй ирлээ. Ер нь бол Монголын баг тамирчид чинь 20 гаруй залуучууд явсан. Тэгээд энэтрээс жудогоо жоохон төлхөө авсан. Медаль авах экспортуудаа тэгээд ганцаараа хүрэлцэхгүй байсан л бүхэл тэмцээнд хүрэхин төлөөл гүйж ажилласан. Таны авсан зургуудын бас жудогийн тамирчдын зураг бас их байгаад байдаг шүү дээ. Тий. Би ч өөрөө жудогийн амбулд багтаж авдаг. Жудотой их ойролтой. Тэгээд жудо ер нь бүхэн төрөл их сонирхолтой. Тэгээд сая хамгийн сүүлд бол одоо энэ дээр бол энэ Азийн сая 17 дугаар Азийн их наадмын зургууд байна. Тэгээд Лондонгийн олимпиад дараад нь бол би Сочи бас өвлийн олимпиад анхны гэрэл зурагчингаар явсан байгаа. Сочид бол бас манайх хоёр тамирчинтай
бас албаны ус ингээд бас яваад ирсэн. Тэгэхээр Сочигийн олимп болвол зуны олимпийн наадамс 90 онд цасан өстэй өмсөн дээр гулгадаг илүү их хурд шаарддаг болов. Тэгээ тамирчдын тэр одоо жишээ нь цанаар доошоо гулгаж байгаа тамирчид тэр агшинг авахын тулд одоо танаас ямар ур чадвар шаарддаг. Ер нь спортын зураг авна гэдэг өөрөө арга барил байдаг юм уу? Цэвэр мэдрэмж чадвар. Бүх юм ер нь ялангуяа өвлийн олимпиад бол бүх юм хангагдчихж байгаа. Харьцангуйгаар зуных олимпиад бол Монгол тамирч цөөхөн явж ирсэн. Хоёрхан тамирч явж ирсэн. Тэр хоёр маань 13, 14 гээ хоёрхан өдөр ороод бус өдрүүдэд нь болохоор зэрэг юу чөлөөтэй. Тэгээд альгаар авч үзээгүй спортуудаа авах тэр болгон дээр туршлагаар маш асар чиний хэлдгээр асар хурдтай явна л да спортууд. Тэр хурдыг гүйлж авах. Тэгээ би Лондонгийн олимп, Сочигийн олимпиар бол гэрэл зургаа үзэсгэлэн Монгол ард түмэнд бол гаргасан байгаа тухайн үед. Олимпиас. Одоо байдлаар та хичнээн төв дэлхийн олимпийн тэмцээн дээр одоо ажиллаад байна. Миний мэдхээр уртаач өвөл зүйн 2 олимпиад ажилласан байгаа. За хамгийн сүүлд гэх юм бол Инчоны наадам дээр ажилласан. Анх 2009 онд 100 Азийн тоглолтод явсан. Тэгээ 2010 онд Гуанчжоу Азийн наадам анхны Азийн наадам гэлцрэгчээр яваад тэгээ 11 онд 10 онд мөн дэлхийн аварга жудогийн дэлхийн аварга хоёроо явсан. Парист явсан, Токио явсан. Тэгээд тэрний дараа 12 онд Лондонгийн олимп, 13 онд 100 Азийн тоглолтод Тэнжинд, 14 онд сая өвлийн олимп, саяны 17 дугаар Азийн наадамгүй Инчон хотод хүмүүсүүд бол Инчон хотод яваад ирсэн байгаа. Урын сан хөмрөг зураг одоо хэдэн мянган зураг байдаг хта. Тэр тоолохгүй л дээ. Одоо спортын зураг бол ялангуяа их шүршиж авдаг те. Одоо нэг үйлдэл дээр бол маш олон дарж тэн дотроос зураг сонгож авдаг. Учираас тэрийг бол тоолцохгүй аюу их л зураг байд. Тэрнээсээ сонгож байгаа дээр үзэсгэлэндээ оруулж байгаа. Одоо энэ тасрамд өгүүлэхэд сая Азийн тоглолтод бол харьцангуйгаар Монголоос 4 гэрэл зурагчин нийт 22 хэвлэл мэдээллийн ажилтнууд явсан. Тэн дотроо тэр ЕП уу гэрэл зурагчингаар дөрүүлээ явсан. Харьцангуйгаар манайхаас 230 гаруй тамирчид явсан учраас Монголын өргөн том бүрэлдэхүүнтэй явсан. Тэр утгаараа бид 4 гэрэл зурагчин Монголын тамирчдын зургийг хувааж, спортуудаа хувааж, өглөөдөө хувааж аваад талдалж шавж ажиллагаар бүгдийг авъя гэж сая яваад байсан. Одоо яг энэ цаг хугацаанд манай 4 гэрэл зурагчин маань гэрэл зургийн хөвцлөг бас гаргаж байгаа. Блүү маань гэрэл зургийн танхимд, цэцлэнгийн танхимд манай 4 гэрэл зурагчийн үзэсгэлэн одоо яг энэ үзэсгэлэнд орсон зургуудаас би авчирсан байна. Би ард дэлгэцнэр мөн бас Инчоны наадмын зургнаас гаргалаа. Энэ бол боксын олон хэмжээний мастер Отхон далайг асаалсан зураг байна. Боксын үед бол Азийн наадмаас анхныхаа алтан медалийг авсан байна. Одоо энэ зурган дээр нэг медалаа. Энэ бол түүхэн амжилт. Тий. Яг медалаа авсан байгаа зураг. Бокс бусад спортууд бол бокс спорт бол алтан медаль авч ирсэн гэдэг байгаа. Бокс бол анхных нь байгаа. Азийн наадамд манайх их өргөн бүрэлдэхүүнтэй явсан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. За тэгээд олон ч төрөлд оролцсон. Тэр болгон дээр очиж зургийг авах бас амаргүй л байсан баг. Гэхдээ та сая бас хэллээ спортын сэтгүүлчдийн холбооны зүгээс 4 одоо зурагч явсан учраас харцангуйас ачаал ганцаараа явсан бол амар байсан болов уу гэж бодож байна. Тэгээд бас Инчоны наадам дээр авсан зургуудаас энд танилцуулж юм. Үзэж тавхаас Инчоны наадмын гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхохыг хүсэх юм бол яг одоо өчигдрөөс эхлээд үзэсгэлэн нэгдсэн байгаа. Би хэдэн зураг бэлдэж авчирлаа. Зураг таахын үзүүлэх гэж. Энэ удаад манай дугуун тамирч яг барианд орж иж байгаа зураг байна. Энэ дээр одоо нэгт нь Солонгос орсон. Манай 15-д орж байгаа юм зураг. Энэ тэгээд таны зургууд дээрээс харж байхад ерөөсөө зураг авахдаа юм болгоныг аюулсаа ажиглаж анзаарч авах хэрэгтэй юм шиг байгаа нэ. Жишээ нь одоо энэ дээр яг манай тамирч орж ирж байгаа дээр нь дэлгэцэн дээр ингээд нэр устдаа цагтаа гарсан байгаа энэ болгоныг ингээд хамруулаад оруулна гэдэг. Энд бас нэг жоохон туршлага хэрэгтэй юм л та. Урднууд бол энийг хараад энэ дээшээ бол анзаарахгүй шүү дээ. Зөвхөн энийг авахын төлөө гэдэг бол олон яваад ихээр ингэхүүл ингэдэм байлаа. Дугуун дээр спорт болгоо онцлогтой шүү дээ. Нэг хоёр явжиж аваад туршлага асуудаг байхгүй. Анх очоод юу ахаа мэдэхгүй бужигжээд нэг мэтгэд барианд ороод нэг мэтгэд өнгөрцөн байдаг тийм талууд байдаг. Ер нь нас гэрэл зурагч маань гэдэг юм түүхэн ялангуяа юм түүхэн үйл явдлуудыг гэрэл зургийн альснаа буулгана гэдэг
тухайн тамирчин төдийгүй хүнийг маш сайн таньдаг байх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгэхээр жишээ нь улс орнуудын төрийн тэргүүнүүд ирлээ нөгөөтгөө танихгүй сайхан түүх өгүүлсэн зураг авч чадахгүй шүү дээ. Тийм. Тий одоо өөрөө энэ спортоо бас жоохон мэдрэх хэрэгтэй л да. Очир зүггүй Мехико багтны сүшээд дэвэл дээр ч одоо наад шүү дээ. Бид ч яг нэг жишээ нь жудогийн дэлхийн орд бол яг жудоогоо мэддэг, жудоогоо олон жил авсан хүмүүс. Яг л Мехикт парк хэл бүгдээрээ команд өгч юм шиг шажигнал дарддаг, Мехико болохоор нь болдог. Тэн дотор ганцаараа шашир гэж шишээд байгаа хүмүүс мэдээж яг Шинко байдаг. Тэр жишээ нь. Одоо нөө чөлөөтэй манай нөө цэрэн жимд мэдээлэл хаж байгаа гэсэн байна. Энэ манай сайхан дэлхийн аварга маань цээн Азийн надамд алт авч байгаа яг алтан медалгаа яг авч явах тэр агшин цаг дуусаад. Манай триатлон байна. Триатлон бол бас их сайхан спорт. Ус дугуй, гүйлтгээ бүгд ордог учраас манай Монгол тамирч байгаа. Ер нь та нэлээд ажиглалт сайн хийдэг бах те. Ер нь олон улсын тэмцээн дээр харж байхад манай тамирчид болоод Монголын хөгжөөн дэмжигчдээс гарч байгаа тэр төлөв байдал зан характер нь ер нь ямар хөө байдаг вэ? Олон улсынхан бас ямар байдаг вэ? Эмоц энэ тасрамд хэлэхэд манай их спортууд одоо чинь жудо бүгд ингээд урдаа Монголын талбайтай байгаа. Тэр энэгээр ингээд бусад спортуудаас ялгардаг. Энэгээр бас Монголоос сурталчилж байгаа шүү дээ. Энэ Монголынх юм байна. Гэтэл зарим одоо тэмцээнд цөөхөн ордог спортын төрлүүд жишээ нь одоо энэ тавган буудлага байна, гольф байна. Тэгээ ширээний теннис, софт теннис гэдэг урдаас харахад нэг ч Монгол гэсэн төрийн талбай байхгүй, хажуунаасаа ч байхгүй, ардаа нэг хүчээр цаасан дээр ингээд наацсан байдаг. Урдаас нь энийг Монгол гэж харахгүй бол энэ чинь хаанхын хэн мэддэхгүй шүү дээ. Тэр болгон танихгүй. Спорт цогоо болж байгаа тамирчид бол танихгүй шүү. Тэгэхээр зэрэг бусад спортын холбоодуудаа хандаж хэлэхэд ялангуяа би цан дээр бол Сочид хэлжсэн. Манай хоёр тамирчин гараад ирэхэд эхлээд нөө эмэгтэй нь уулзсан байхгүй. Тэгэхэд урдаа нэг ч Монгол гэсэн юм байхгүй. Ханцун дээр ч байхгүй. Тэгээ номерыг нь хайжээж энэ Монгол юм байна гэж чи олон тас чийлээд тэр болгон дээр тамирчдын бурууч гэж байгаа. Тэр хариуцж байгаа багш багийн ахлагч нар одоо яг Монголын төрийн талбайд би өөр ууралж байсан. Та нар Монгол гэж энэ дээр жоохон наачаар хичээд идэм биш үстэй гэж толомшгломор тэгж хэлжсэн. Тэгээ одоо цааш нь явж байгаа тамирчтай бол хандаж хэлэхэд энэ дээр ямар ч гэсэн хамаагүй төрийн талбайгаа хадж байгаа ч гэж хэлмээр байгаа. Тийм байна. Одоо сайн чинь энэ буудлага юм уу тий? Тэгээ тавган буудлага дээр бол энэ Монгол гэсэн юу ч байхгүй байна. Энэ тэрэн дээр бол нэлээд спортын төрөл дээр байхгүй байлаа. Энэ манай Азийн саяны наадмын нээлтэн дээр байгаа. Энэ Солонгос улсын ерөнхийлөгч нь байна. Солонгос улсын олимпийн дарга нь байна. Манай сайд байна чинь. Энэ би экстчэний нөгөө талаас энэ дээр бас ингэ техник хэрэгсэл их чухал л та. Энэ бол маш том студионы нөгөө талаас авч том дурангаар ингэж авахгүй бас энийг авч дийлэхгүй. Таны аппарат одоо техник хэрэгсэлдээд бүр том чиндан дүүрийн юм тач хэрцэл явж идэм байлээ шүү дээ. Ер нь тэгээ зургийн аппарат басны үн ханш ямар гэдэг үзэгчд гадралж байгаа. Гэхдээ таних бүр онцгой их баха. Тийм. Тэгээд чинь спорт болгон онцлогтой зарим спорт бол жижиг дурангаар авчиж болдог. Зарим дундын дурангаар аван, зарим том дурангаар аван, бүр үржүүлэгч хийж аван. Онцлог нь өөр л да. Тэр болгон зарим том дурангийн чинь гар дээрээс авал хөдлөөд авах учраас хөл авч явна. Хэмчлэнгээр ямарс 30 кг юм чирэл явдаг шүү дээ. Тэгээд энийгээ мартчих гэхгүйгээр бүх бэлэн байдалд байхын тулд бүх юмудаа чирээ явдаг. Одоо ингээд туршлагажаад ирэхээр яг тэр спортон дээр энэ хэрэггүй энийг авчих гэдэг ч юм уу сонголт. Ер нь бол техник хэрэгсэл муутай явах юм бол жишээ нь Лондонд бол гүржийн нэг зурагчтай би танилцчихсан. Нээлтэн дээр ингээд суухаас сандал олохгүй би жоохон учраа олохгүй явж байгаа сандал өөр тийш ингэж андуурч яваад ирсэн чи сандал дууссан байсан. Суух сандал байхгүй тэнд зураг авч чадахгүй хүний өр зогсох учиргүй шууд хөгдө гардаг. Одоо яад юм бэлээ гэж нэг гүржийн зурагч жижигхэн аппараттай зогсож байгаа байхгүй. Тэр үл тэр доор байгаа тамирчид ингээд тугаараа гараад ирэхэд хинийж авч чадхааргүй тийм дурантай байсан. Тэгээ Аз ууч нэг гүрж маань орсоор ирдэг. Би тэрнтэй харин чөлөөтэй нэвтрэлцээ. Чи орсоор ирдэг ус орсоор ирдэг. За мэдүү чи наадах аппаратаар эндээс юу ч авахгүй харин тийм ээ. Тэгвэл ахын наачаа сууч. Яагаад би яагаад гэвэл танаа гүржийн баг тамирчтай ордогт бүх зургийг аваад өгье. Чи надаас бүтэц байрууд аваа гэсэн чи би хэдийг төлөх үү? Мөнгө төлөхгүй чи надаас үнэгүй аваа. Ахнаар наачаа сууч. Тэгээ тэр хөтөр Аз болж гүржийн тамирч монголчуудтай их ойролцоо жудогийн тамирчид их чөлөөт их ордог. Тэгээ хоёлаа яг спортын төрлөнд давхцаж байгаа учраас тэгээд түүнээс хойш өглөө болго миний цүнхийг барьж явдаг. Надад төрүүлж очиж суудлаа авдаг, уцаар дууддаг. Танаа Монгол одоо барилдах гэж байна гэдэг. Тэр хүний зургийг би өнгөө авч өгнө тэр хүн гайхчихсан.
Ямар сони юу. Япон өдөр бол нэг зураг л гэхэд айгүй үнэтэй өгдөө шүү дээ. Тийм үү. Ямар хөө үнэ шүү дээ. Ер нь нэг кадр авч чадаагүй нөхцөлд нэгээс ингээд гуйх юм бол $200 гэдэг. Зүгээр ганц файл шүү дээ. Тэрний тэр агш Монголын тэр агш байна нөхдөйг тэгж үнэлдэг юм байна лээ. Тэгээс би тэр гүч өнгөө өгөх гүтэр гайхаад тэгээд тэр өдөөс яваа явтал их найз болсон л та. Одоо энэ манай гавьяд тасалжуулагч Батбаяр маань зураг агш юм байна. Энэ бол бас л тамирчиндаа хамаагүй тасалжуулагч орилж болдгоо шүү дээ. Шүүгчний хөвөр гарчдаг. Тохио занга ямар л арга байна. Монгол хүний бас нэг тийм илүү давамгай юм байгаа юм л та. Ямар нэгэн самбаагаар л нөгөө тамирчиндаа өөрийгөө ойлгуулах. Энэ бол яг тэр хоёр багш маань Батбаяр маань их туршлагатай багш. Тэгээд та ер нь зураг спортынхны зургийг авсаар хагаад энэ хүмүүсийн зан характер төлөвч юу нэг сайн мэддэг, гадралдаг болсон баг тий. Тийм. Ярилцахгүйгээр ялангуяа тийм жудо чөлөө таяр дээр бол одоо яг энэс нэг ийм эмоц гарна гэдэг яг тэрийг андаг болчтой юм бэл. Энэ бол найдвартай одоо медаль авах юм бол ойрлонтой өгтөл яг л ойрлдог. Сүүлдээ манай жудогийн бол мэддэг болсон шүү дээ. Дууслаа гамбах руу гараад ингэдэг. Одоо олимпиад нэг очоод над руу яг хараад ингээд заа. Жудогийн ингээд ялчаал заагаал ингээд нэг хөдөлгөөн гэдэг байдаг. Тэр ч одоо баг би сургацсан шүү дээ. Бараг та сургацсан юм тийм үү? Заагаал гамбах тэр ингээд зааж ирсэн. Тэр зургууд. Тийм заасан зургууд энэ байлаа. Таны зурагч их олон сайхан зургууд байдаг даа. Үзэгчд манаас одоо сая хамгийн сүүлд гэхэд энэ ч ондсан Азийн наадмын гэрэл зургууд байна. Дээрэс нь нэмэлт цаг хөтөлбөр ч гэсэндээ та бүхэнд бас Инчоны одоо тамирчдын сэтгэл дүрс яриаг хүргэжсэн тэр бол бас манай Гамбат ахын маань авч исэн зураг яриа дүрснүүд байсан. Одоо энэ зурган дээр бол яг төвшөө яг алтан медалийнхаа болцлыг хангаал. Тань яг наашаа харцсан байна шүү дээ тий. Тийм яг над руу хөрөөр газарлаж байгаа. Сая Азийн наадамд чинь зурагчингаас гадна зураглаач бас юм. Тийм зураглаач хийсэн. Аюул олон сайхан яриа явуулсан та тэднийг ашигласан бас энэ шимд баярлалаа гэдгийг хэллээ. Тийм манайгаас ч 3 телевиз явсан ч гэсэн операторынхаа зардал мөнгнөөсөө болоод операторд яваагүй. Угаасаа оператор яваад ч тэнд бичлэг хийх хэрэг байхгүй тийм. Тийм. Яагаад тэгэхээр нэг шугамал худалдаа ДТV шууд гарлаа гэхэд тэр чинь каналаар худалдаж авч байгаа болохоос өөртөө бичих хэрэггүй байдаг. Тайзны ард ч юм уу гэдэг. Тэгээ би миний аппарат хараанцсан сайн бичдэг. Тэрийг ашиглаад бич басна. Зураг авч байгаа юм шиг болоод бичлэг хийгээд тэрийг яриамаар аваад телевизүүдэд бас чадхад гараад тусуулъя гэж бодчих. Нэг сая зурагч юм биш зураг алаач юу зураглаач болж үзлээ. Дэжээ таны явсан яриануудаа айгуу сайхан ашиглаад манай телевизүүд бас Монголынхаа ард түмэнд тухайн тамирчныхаа сэтгэлдлийг цаг тухайд нь хүргэж чадсан. Тэгээд ер нь спортын гэрэл зурагчны ур чадвар үнэлэмжийг манай бас яаж үнэлт юм бол дээрэс нь олон улсад бас энэ хүмүүсийн чадал чансаа хэрхэн тодорхойлд юм бэ? Олон улсад одоо яаж үнэлдэг юм бэ? Тухайн улсынхаа онцлогоо бол Монголд одоогонд мэдрээгүй л гэхдээ. Мэдрээгүй л. Тэгэхдээ манай одоо хайцангуу гэрэл зураг гэдэг ач холбогдлын бол манай удирдлагууд бол их сайн ойлгосон. Цаа ялангуяа сая Инчоны Азийн наадамд энэ гэрэл зурагч маш чухал юм байна. Зураг л үлддэж штэ гамбаа сайн аав шүү гэдэг. Энэ багийн ахлагч байна. Манай спорт аялал жуулчлалын яамнаас сая маш их ач холбогдол өгсөн. Манай сая алтан гэрэл төрийн нэрмжийн дарга багчаан дарга энэ ташрам дэлгэхэд баярлалаа гэж хэлье. Энэ гэрэл зурагт бол маш ач холбогдол өгч одоо сурж байгаа юм байна. Одоо энэ гольф төрөхэд одоо ингээд ямар ч Монгол гэсэн юу ч байхгүй. Сулгаа авцсан. Тийм ээ энэ бас анхаарах хэрэгтэй зүйл юм шүү. Таньжил байгаа болохоос биш. Танихгүй юм бол одоо ингээд нэг Аз л байна гэж харахаар. Энийг бол цаашдаа спортын холбоодод их анхаармаар маш их. Ер нь тийм таны гэрэл зурагчийн хүний нүдээр манай Монголын баг тамирчдад харагддаг олон улсын тэмцээн том үйл явдалд оролцож байхдаа анзаарагддаг тэр дутагдaltaй талууд нь үүнээс өөр юу бэ? Ямар ч байсан одоо харцангуй нөгөө шинэ тутам хөгжиж байгаа спортуудын төрөл бол хувцсан дээр анхаарах шаардлагатай бол тасаа сануулла тий төрийнхөө далбаачууд юм Монгол гэсэн нэрээ тодтогч өгж байгаа ч гэдгийг хэлээ. Өөр ямар зүйл байж вэ? Ер нь гэрэл зураг бол бас багаар ажиллахгүй болдгоо. Нааша харж дандаа мэх юм гэж байхгүй шүү дээ. Би босоод тойрог өгөөд юм гэж бас байхгүй. Яг болдог онцлогтой төрлүүд байна. Болдгоо нэг суугаад босгол юм босгуудлаа алдчихдаг төрлүүд байна. Шинжүүдийн хувьд бол нэг л босгол юм босгуудлаа алдчихдаг шүү сууж. Тэгэхэд нааша хараад дандаа мэх юм гэж байхгүй шүү дээ. Цаашаа хараад ихтэл цааталд манай бас зурагч юм байвал өөдөөс наваа. Тэр хоёрыг гой зургууд юм бац. байна. Тэр гоё мэхийн хөлбөрүүд байна. Энэ тэр усан спортууд байна. Тэр одоо хөнгө атлетик энэ бүгд л тийм ш багаар ажилтдаг байхгүй. Ялангуяа жишээ нь ингээд Японоос ч 5 гэрэл зурагч 5 өөр өнцгөөс аваад авчиадаг. Тэн дотоос ямаа гаргаж ирчихдэг. Гэтэл манайх ч ганцаараа явж байсан бол сая би дөрүүлээ явуулаад нөгөө 3 гэрэл зурагчтай ингэдэж шүү гэж сайхан зааж зөвлөлдөж
хөдөлсэй гэхэд маш багаар ажиллах чухал юм байна гэдэг утсан. Гэвч одоо нөө хөрөнгө мөнгнөөс ахсуулаад энэ олон гэрэл зурагчд явж байхаар тэр эмэгтэйчүүдийн сахасны тэмцээний багийн зардлыг ч гэсэн өчөхгүй тэр тийм яриа сайдуудаар их явсан байна лээ. Онцлог нь бол өдөр бүгд хувийнхаа зардлаар явж байгаа. Байгууллага нь явуулж байгаа. Хувийн хвшлийнхэн улсаас аваад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр цаашдаа энийг бол олимпийн хороо анхаарч ямар бололцоо нэвэн спорт дэлгэхтэй манай бүс компаниуд энэ тал дээр ч гэсэн анхаарч байвал ер нь бол одоо ингээд энэ унах одоо 50 жилийн түүхтэй байхад дээр юм бол хэдхэн хар цагаан зургууд байдаг шүү дээ. Тэр нь бол Оросуудтай их ойр байсны буйнд Оросын гэрэл зурагчдаас олж авсан. Тэр үед интернет гэж байх ш нэг тийм хожны хэдхэн хар цагаан зургууд түүхэд үлддэг байхгүй. Тэгэхэд бусад улсууд тухайн үед хар цагаан ч гэсэн маш их зургууд байдаг. Манайх гэрэл зургийг бас ажил бүтлээ сайн мэддэггүйсэн бол одоо сүүлийн үед бол их сайн мэддэг болж байгаа. Тэгээ дараагийн олимпич дараагийн наадамч аль болохоор гэрэл зурагчдыг ахиухан тоотоо явуулж өгвөл улсынхаа түүхэнд ч тэр спортуудынхаа төрөлд ч тэр хувь хүнд ч тэр зураг л үлдэнэ гэж ярьдаг шүү дээ. Үлдэх юмтай бас ярих юмтай хойч үедээ үлдэх сайхан дурсамжтай байх юм болов уу гэж. Одоо 2008 онд манай төвшин баяр алтан медаль Бээжингийн олимпиад авахд манайхас гэрэл зурагч яваагүй. Интернет байдаг нэг 4-5 ширхэг зураг л байдаг шүү дээ. Маш жижиг хэмжээтэй. Тэрийг бүх юм дээр ашигладаг шүү дээ. Өөр агшин ерөөсө байхгүй. Тэр медаль авсан тулдаа тэр зураг нь олдож байгаа. Медаль аваагүй бол бүр медаль аваагүй тамирчин зураг бүр өвшөө олдохгүй шүү дээ. Тийм би саяхан бас нөгөө Барселоны олимпийн хүртэл медальд боксинг баясаа хахтай ярилцж байхад 92 оны гэхэд л зураг байхгүй гэдгийг байгаа байхгүй. Тэгээд ер нь та сая бас хэллээ зураг авах гэдэг ч юм бол багаар ажиллах. Одоо цөөн зурагч явж явах тохиолдолд тамирчид маань өөрснөөс зурагчтайгаа сайн харилцаж явах хэрэгтэй мэн гэж би сая ер нь бол ойлгож байна л доо. Гэтэ тэргүүл энэ түүх болоод үлдэн тухайн тамирчийн зураг үлдэх учраас ер нь та спорт холбоотуудтайгаа бас хэр ойрхон ажилладаг вэ? Ямар ч жудо бүхэн холбоонд тийм өөрөө жудо холбоонд тэр ерөнхийлөгчийн бас олон баштай хэвлэл мэдээлэл хариуцдаг. Тэгээ тэр утгаараа бол жудодын тоглолт их маш ойр. Байнга жудочтой ойлгохоор тэмцээн болгонд явахыг боддог ажлынхаа цав цаагаар бүхэн холбоо ер нь одоо холбоотуудад танилцж байна. Ерөнхийдөө харьцангуй ихэнхтэй танил болсон. Сая бол одоо энэ шимлэгт гольфийн холбоо бол бас тусалсан. Энэ ч явахад спорт аялал жуулчлалын яам тусалсан. Ингэж туссан энэ сайхан спорт дэлгэхтэй хүмүүстэй талархснаа илэрхийлэхгүй бол болохгүй байна. Өчигдөөс эхлээд Bloom Art Gallery-д энэ ч 2014 Азийн 17 дахь удаагийн наадмын үзэсгэлэн гарсан. Шилдэг 100 зургийн тийм 100 зураг уу тийм. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 4 одоо гэрэл зурагчингийн үзэсгэлэн. Тэгээд манайхны ер нь зургийн үзэсгэлэн үзэх, зурганд ач холбогдол өгж байгаа байдал нь хэрхэн өөрчлөгдөж байна. Ялангуяа үзэсгэлэн хэр за зөвхөн спорт гэхгүйгээр манай гэрэл зураг бол маш өргөн хөгжиж байгаа шүү дээ. Одоо баг айл болгоно нэг тийм хошин шог гэдэг шүү дээ. Айл болгонд нэг бөө, айл болгонд нэг солонгост хүн байна гэдэг ирээд байгаа мэдээж ярьдаг гэсэн шиг. Одоо бол айл болгонд нэг аппараттай болох. Ер нь айл болгонд аппарат. Одоо бүр адаглал гар утсаар зураг авч байгаа. Гэрэл зураг гэдэг юм аа айгүй хурдтай, айгүй өргөн техникээр дагаад хөгжиж байгаа. Мэдээж гар утсаар авсан зураг бол бүр маш их байгаа. Гэтэ гар утсаар авсан зураг гар утсан дээр л гоёраад болохоос хэвлэхээр болдог шүү дээ. Тэгээд гэрэл зураг гэдэг чинь өөр ингээд ялангуяа байгалийн зураг аягүй хүмүүс авдаг болсон байгаа. Зөвхөн спорт гэдэг таахгүй тий. Тэгээ ингээд энэ үед бол хүн чөлөөт зав, ер нь чөлөөт завтай хүн эсвэл ингээл мөрөдөө тоглодог ч юм уу, эсвэл арх уудаг ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар чөлөөт зав ихтэй хүн буруу амар орох магадлалыг өндөр ялангуяа залуучууд. Гэтэл хүн чөлөөт цагаа зураг руу оруулж юм гэдэг чинь зурагчийн өөрөө маш тийм зөв хэрэг, зөв энергитэй, зөв хобби явах гэсэн. Гэрэл зураг руу одоо хөөх залуучдыг маш сайн ороосоо л гэж боддог. Өдөртөө нэмэлт цаг хөтөлбөр үргэлжилж байгаа. За манай өнөөдрийн зочин бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны өдөр дэх зөвлөлийн гишүүн гэрэл зурагчин Ганбат байгаамаа ярилцлагаа хэсгээ хормын дараа эргээд үргэлжлүүлье. Нэмэлт цаг хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчдээ сонгоо үзэж байгаад баярлалаа. За ярилцлагаа үргэлжлүүлье. Манай өнөөдрийн зочин бол гэрэл зурагчин Ганбат оролцож байгаа. Тэгээд Морьто Монгол төсөл гээд Монгол орноороо Морьтогоо 8538 км аялна гээд энэ төслийг та бас санаачлан хэрэгжүүлж байгаа хүний нэг сонсон. Тэгээд маш сайхан зургнууд үзэндөө олон харсан үтсэн. Тэгээд энэ төслийн талаар та бас товчхонд танилцуулах гэж. Энэ ташрамд танилцуулахад энэ яг явсан зургаараа нэг юм байл. Морьто Монгол гээд одоо энэ
Монголынхаа хил дагуу энэ улаан шугамар хил дагуу ингээд 8300 км явна гэсэн юм төлөвлөгөөтэйгээр хилийн дагуу явах боловч одоо наашаа цаашаа байгаа нэмэгт зэрэг одоо 100000 км явах шиг. 6 сарын аялал байгаа. Энэ манай гэрэл зурагчин Гамбол зураглаач нацагдоо манай спорт сэтгүүлч холбооны зураглаа. Аман 3 оюутан маань нэг 3 санаачилсан 3 оюутан ба энэ 3-тайгаа ингээд нийлээ тавуулаа Монголыг мориор анх удаа мориор юм олон километр аялах юм аяллыг санаачилсан байна. Тэгээд 5 сарын 9-нд саяхан гараагаа эхэлжсэн бол одоо 11 сарын 20-доор дуусгахаар яг өнөөдрийн байдлаар бол Сүхбаатар аймгийн Дарганх сум Алтан ховоо Шилийн богдод яваа. Одоо аяллахаа 85% явж байгаа гэсэн. Дуусах гэж байгаа юм. 8000 гаруй километр явчихсан. Энэ альбомн дээр бол ингээд Алтан 5 богд явжсэн хэсэг байгаа юм. Тэгээ одоо ингэж яваад 11 сарын 20-ны энэ анх гарсан өмнө говьхоо цэгтээ буцаад өмнө говьтод дуусгахаар анх удаа морьтой аялагч маань ингээд явж байгаа маа. Энийг би төслийг удирж байгаа үед энэ тачрамд 5 морьтой Монгол залуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та нар мундаг шүү ингээд мориор анх удаа Монголыг тойрж байгаа юм түүхэн үйл явдалд оролцож байгаа. Мөн манай нэвтрүүлгүүд нь гараад телевизүүдээр эхэлсэн байгаа. Гэрэл зургийг чинь нөгөө өнгийн өөрчилж бас нэг янзлаж тавиадах шүү гэн тий. Ер нь би бол фотошопт муу штэ. Фотошопт л гэж ярьж байна л та чиний хараад. Айлхаар сайн авсан нөхцөлд баг янзлах шаардлагагүй зурнууч байна. Баг зэргийн янзлах байна. Тэнд цааш кроплч ингэж илүү дутууг ингээд тайрах. Янз янз тийм үү. Тайрах зүйлч болоо байх л байх тий. Тэг өнгөн дээр бол айлхаар зэрэг одоо энэ том тэмцээнүүд бол маш сайн гэрэлтүүлэгч сайтай байдаг учраас гайгүй байт. Өөрөө техник сайтай бол. Техник муу бол тэгэл гэрэл нь багтсан үед тэгэл фотошопоор ханслах юм байх л байна л та. Зүгээр өөрийнхөө гэрэл зурагчдын дунд зураг хараад энэ янзлсан зураг байна гэд нэг жоохон үнэлэмж багч байд юм. Иймэрхүү зүйл байдгүй л гэж байлгүй яхаа. Одоо Монголд бол жишээ нь нисхийн ордон бол гэрэлтүүлэг яг стандарт нийцсэн гоё гэрэлтэй спортын зураг авдаг хэмжтэй шүү дээ. Гэтэл бүхөөргөнд бол гэрэл аяга муу байдаг. Ялангуяа үндэсний бүхэн барилдан дээр. Тэгээд ямар ч спорт дээр одоо дэлхийн жишгт бол флаш буюу спичтэй зургийг хоригдсан байдаг байхгүй. Спич нь тамирчдын өдрөө гэл бах хэсэг. Бүгд байнга спичийг хоригддаг байхгүй. Гэтэл бүхөөргөнд спичгүй аваад юуж байхгүй. Аваад спичийг аюулдаг байхгүй. Гэрэл таараа. Тэгэхээр гэрэл аяга муу байгаа. Ганц одоо Японы дээр Сомогийн ордод ганц спич хаяад ах шиг байдаг. Тэгээ манай тэр ер нь бол бас тэмцээн уралдаан зохиож байгаа манайхан дотоодоо ч гэсэн зохиохтой гэрэлэн дээр анхаарах хэрэгтэй. Тийм гэрэлэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ шаардлага хангасан стандарт хангасан тийм ордонгууд олон баригдаж одоо зургийн зэсээ гоё байна шүү дээ. За баярлалаа танд. Тэгээд та бүхэн ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Цаашдынх нь уран бүтээл ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Энэ дэшим дэлгэхэд телевиз үзэгчд манай үзэсгэлэн гоч үзээрэй. Спортын шилдэг 100 агшин очиж амьдч үзээрэй. Маргааш хаагдах ба. Юу үзэл сонирхоод дүн төлбөр байгаа. Төлбөр. Үнгөө үзтээ. Бүлээн миний доор. За баярлалаа танд. Өдөртөө нэмэлт цагийн өнөөдрийн зочноор Монголын спорт сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За гэрэл зурагчин тоддох юм бол Лондоны Олимпиад Монголын багийн албан ёсны зурагчаар явсан анхны зурагчин Гамбат оролцож ярилцлаа. Сонгоо үзэж хамт исэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа.